За энэ ресторан руу орох нөгөө gift card байгаа. Тэгээ энэ 4-өөс онгоно гэсэн. Яг 4 цаг болсон чи хүмүүс чинь бүр шууд бөөнөрөө орцгож штт. Их л гоё газар юм шиг л байна. Да. За меню нэг иймэрхүү энэ дээдлийн хэсэг нь appetizer юм байна. Битгаарт яг $25 gift card байгаа. Тэрэн дээр нэмэл аванда. Нэг иймэрхүү яаж ирэхийг харъя. Мишель энээс загсан энийг гоё гэхээр нь би болохоор энээс загсан энэ хүүхдэд sweet potato загсан. Энэ хүүхд. Бацар. За энэ болохоор миний захиалсан хоолны нэг сайт нь 2 сайттай. Сайтыг одоо юу гэдэг? За нэг юм загсан. Зууш юм байна. Энэ нь cinnamon-тай масл юм байна. Яаж вэ? Энэ болохоор жоохон муухай амттай байна. Horse radish гэнэ үү тийм юмтай юм байна. Cinnamon-тай юм байна. Энэ зүгээр нөгөө шарцсан сонгоо, үрж шарсан сонгоо. Is good? Энэ нь бараг цадах юм байна. Том баг итгэв. Хүүхдүүд хараа бухаалах. Шарцсан сонгоо. Тэйшгүй. За миний хоол юм. Эн чинь юу вэ? Дахианы Мишелийн хоол юм. Нэгэн нэрийн стейк. Хэнэ махай. That's a focus. Томсны нөхөш саустай энэ байдаг. Мог нь гоё юм байна. Энэ чихэрлэг томс нь бор сахартай. Тэгээд cinnamon-тай, маслтай ирд юм байна. Айгуу сонирхолтой амтлагд юм байна. Ой ямар их сахар амруугаа ичээ. Айгуугаа уйг ингээ. Стейк юм чи арахгүй те. Халын нэдэд бараг цадчих. Нэг тийм гоё амт байна. Гоё гэдэг үг муухай тийм гоё байна. Хүмүүс ч барахгүй хайрцаг савнд хийгээд авч яваад авах. Гоё ч яахгүй тийм. Идэх дуртай юм байна. Яг нэг тийм гоё шорлогны чимшигтэй. Шорлогны чимшиг амттай. Тэгээ Мишель стейкээ бүрэн нөгөө болгосон well done. Тэгээд монголчууд махны хэмжээ биш үү? Монголчууд махны амт байна. За үнэн дүн харцгаая. Та бүхэн таагаарай. Коммент хийсэг бичээрэй. Хэд болсон гэж бодож байна. Ундаанаас үнгүү. Баахан дагаж ирээд байна.
Ундаа нүнгүй биш юм байна. Нэг юм байгаа ахгүй юу? Тэр өмнө нэг юу орж байгаа. Olive Garden руу орж байхад ийм байсан те мэдхгүй юм хэмээн дараа тоглоод байсан чинь төлбөртэй мэт шүү дээ. За нэг хэд болсон ба таагаарай. Тийм ээ. $56 болсон байна. За хоолой эцгэцэн гарцгааж байна. Энд чинь бас дотроо аваа хөөрхөн том юм байна. За сайхан идсэн 3 бондгор амброошнууд амброош гэнаа гэж гахаа махаа гэхгүй шүү дээ. Гараад явцгааж байна. Хэрхай. Цацсан хүний царай ийм байдаг бахан. Хүнтэй юм ярихас ч дургуурч байна. Шавармагийн замдаа талыг мэдчихлээ. Энэ огтхон шаварма шиг амттай биш байна. Нэгдүгээр маш их халуун ногоотой байна. Хоёрдугаар өхрийн махтаа гэсэн чинь дахины махтаа гусцсан байна да. Оросод иддэг шаварма шиг бодсон чинь. Өлтөлч. Яг удаа амттай. Энэ chicken tikka масала нь болгоо юм байна. Манго ласси гэд авсан. Нэг юм нэг Монгол тарх шиг манготой Монгол тарх шиг надад амтагддаг. Би манго ласси их дуртай. Өө энэ нан. Энгийн амттай. Ашгүй тика масаланд халуун ногоог юм байна. Нэгдүгээр хоол ер нь голцоо халуун ногоотой байдаг байх гэсэн ойлголттой болсон шүү дээ ирээд. Халуун ногоогүй үсттэй гээ асууад. Байхгүй өстө 0 миро гэдгсэн чинь. Амар халуун ногоотой хоол. Өгчөжүүлээ. Зимбу лөө. Зимбу гэдэг хоолны газар. Мишелийн хоол нь өнний махтай бриани гэсэн. Амарч амтгүй юм шүү дээ. Махан нь яг гоё. Зүгээр яг будаатай хуурга юм биш дээ. Сайн мэцхан шинэ влогтой тавтаа морил. Ингэж эхэлж яах вэ? Яг нэг эхэлдэг нэг чинь юутай баймаар байна. Өгтэй баймаар байна. За өнөөдөр 7 сарын 4-ний өдөр энд Independence Day болж байна. American birthday болж байна. Тэгээд өглөөнөөс хойш ууг нь бичлэг хийх байсан гэсэн чинь мартчихжээ. Өглөө бит 3 8 гэж басч парк орж би гүүгээд энэ хоёр тэрнгээр салхилаад жоохон бичлэг хийж идэл юм бэл. Memory full гэл. Биш үү лээ. Тийм ээ. Тэгэд юу ярьж илээ түрүү. Тэгээ парк орчоод тэгээд нэг цаг 30 минут гадар үйж байгаад гэртээ ирээд нэг жоохон хоол идчихэд тэгээ жоохон унтаж амарч байгаад бас гэр орноо сайхан цэвэрлцгээчээд тэгээ одоо гарч байна. Одоо оройн 18 цаг 45 минут болж 6:45 6. Сэно. Жохоо их цамтай. За тэгээ одоо gateway орох гэж байна. Тинчээ арай гоё салют буудна. Салют буудахыг харна. Тэгээд влогушкага хийж байна. Тэд өөр яах вэ? Салют буудахыг харна шүү дээ. Салют буудвал. Да тийм ээ санаа. Ингээд явцгааж байна.
to give that away right now. So here's the deal. I want you to look at your driver's license or any form of ID that you have.